За сэтгүүлч өнөөдрийн өнөөдрийн хамт байна. За өнөөдрийн бидний яг зарж байгаа концертоо хийж үүдний үед энэ мэдээний байгууллага Монголын сошиал медиа стандарт хийсэн атлетикээс апорт үлдсэн ийм мэдээ материалууд маш хэрэгж байна. Энэ үед ажиллагаа бас цаат дүнзүүлж Монгол улсын юг мэдээлэл хэлбэрүүд байна. Энэ сэдвээр даах мэдээлэл үлдчихэж байна. Хэдийн байгууллагууд бол манай байгууллагын одоо үндсэн өдөр болж байна. Азийн хөлж энэ баг ганц дамс манай Европын холбооны систем за давуулж ямар болчтой гол мэдээ маань бол чөлөөний ньюс дөрөв затоком гэдэг нэг төрөлд болсон. Стандарт хэмжээний газарт ажиллаж байсан Аруна гэдэг дараа зөрчил байгаа. Ястон зөрчил байгаа. Ажилласаа батсан. Тэр хүмүүс одоо бидний бас тодорхой хэмжээний төрийн өдөр гişүүр бас мэдээлэл хэрэгтэй мэдээлэл гэсэн байна. Тэр мэдээлэл дээр бол төл мэдээллийн хэвчлүүдээр явуулж байгаа гэсэн ийм одоо бид мэдээлэл авсан байгаа. За ингээд нэг юуны өмнө одоо энэ Аруна гэдэг хүн яагаад ажилласаа гарсан энэ юу таах бас тодорхой тавд мэдээлэл өгье гэж бодсон юм аа. Баримттай гарсан. За Аруна гэдэг хүн манай стандарт хэмжээний газрын хэмжээ шалгал баталгаажуулсан газрын дараагаар ажиллаж ирсэн. За ингэж ажиллаад тодорхой хэмжээний зөрчил, ёс зүйн зөрчил байгаа. Тэр ёс зүйн зөрчлийн үндсэндээ ажилласаа 2017 оны 12 дугаар сарын 1-нд ингэж алгадсан байж байгаа. За энэ ёс зүйн зөрчлийн энэ ярилцлууд нэмээ ёс зүйн орны дүгнэлт гаргасан. Ингээд гişүүд энэ надад бол энэ нэг ёс зүйн орны дүгнэлт байдаг. Төрийн албаны хуулиар олгогдсон ёс зүйн зөрчлөлийг хоригдсан маш олон зүйл байна. Энэ залтуудыг бол одоо их чиглэлсэн гэсэн ингээд тогтоогдсон байдаг. За би энийг бас тавьж үзлээ. Энэний дагуу би ингээд сэхэлгээ авч хийж авсан юм байна. Энэ тушаал нэн байна. Нэг нь тушаал. Энэ тушаал аваад байна. За ингээд баримтууд юм. За энэ ёс зүйн зөрчилдөр нь ямар зөрчилс энэ дээр маш дэлгэрэнгүй байж байгаа. Би зөвхөн зарим нэг юм бас дэлгэрүүлж таавал сонирн байгаад байна. За энэ ёс зүйн орны дүгнэлт специал хэмжээний газрын дарга ганц хүмүүс миний би сууж шээ. Энэ хүн бол одоо зохион байгуулалтаараа одоо хурал үйлдвэрчний хурлыг зохион байгуулсан, зохион байгуулалтаараа яасан, энийг үйлдсэн энэ гэдэг баахан юм аваад бүтсэн байж байгаа. Тэр үйлдвэрүүд би бол одоо байхгүй. Би бол энэ жамтаа ингээд аваад 12 сарын 1-ээс 11 сарын 12 сарын 1-ээс 29 кг ээлж авах. Энэ үеийг нээлж авах байгаа. Энэ яг ёс зүйн орны юуны дүгнэлтэнд тусгагдсан байгаа. За тэгээд энэ үед чинь би өөрөө тав бас мэдчихэж байгаа зарим энэ оны 7 дугаар сарын 16-нд бас албан үүргийг үзэж яваад автын маш хүн тосолд орсон. Зарим мэдж байгаа төвлөрүүд юмс явсан байна. За энэ төв би одоо энэ Бээжин гэдэг улсын бүхний хамтдаа тусаад нэмэлт байсан байж байгаа. Тэгээд энэ паспортын хууль байж 5-ны өдөр гараад би Бээжинд нэмэлт хийгээд маш хүн тархалгаанд ороод тэгээд 17 өдөр ирсэн байна. За энэ хооронд одоо Аруна дараа бол намайг үтгээд энэ баахан тэмдэглэлтэй хэрэгсэн юм аа нэг мотивашн болж бичиг явуулсан. За энэ бол одоо орон үсэг бүтгсэн тэгэхээр ёс зүйн орон дээр ингэж
дүгнэлт баримт болоод би танаас бас энийг баримт гэж үзүүлж байна. За дараагийнх нь баримт бол энэ одоо хариуны даргын газрын удирдлаганд байдаг механик хэмжээ зөв дагалдаа гэж галбаад энэ хүн бас өссөн орнд өргөл гаргасан юм. Агуулгын бол хариуны дарга бол одоо миний зөвшөөрлгүйгээр миний гар утсыг ашиглаад зөвшөөрлгүй аваад тэгээ нэгэн төрийн албан хаагчийг зүтгэж тийм доромжилсан ийм мессеж явуулсан. Энэ доромжилсан одоо мессежний төрийн албан хаагчтай тэр оролцсон улсууд ингээд тогтоолоо. Энэ одоо тэр гомдсон улсууд юм байна. Ингээд хайгуу гэсэн улс. За энэ бол сэрсэн орны ноцтой жишг гэж үзсэн. За энэ даргын жолооч миний даргын жолоочоор ажиллаж ирсэн надтай аваад цуг хийж ирсэн. Цогтбаатар гэдэг жолооч. Би өөрөө тэр амьдлын өндөрч явж ирсэн энэ байгаагүй. Тэгээд энэ Цогтбаатар жолоочийг одоо ойлгох дуудаж. За энэ өнөр жаргал гэдэг одоо энэ дарганы ажил сууж. Энэ өнөр жаргал даргыг би гар утсаа өгөө. Энэ ямар нэг асуулт хариулт энгүй байдал оруулаад одоо бичлэг хэмжээрээ өгүүлээ би 100 мянга гэсэн. За ийм одоо мэдээлэлүүд гэсэн байна. За энэ бол ёс зүйн хороо үзэн. За энэ одоо маш ноцтой үйлдэл хууль хяналтын байгууллага шалгуулахаар гэсэн. Энэ бол мэдээлэл. За ийм одоо ноцтой жүжиглүүдийг гаргасны улмаас ариуны дарга ажилласаа чөлөөлөгдсөн. За сүүлийн үед одоо та нар яриад байгаа тэр сошиалар явж байгаа ажилтны бизнес газар өөрийнхөө тэр одоо мэдээллүүд тарааж байна. За ийм учраас бид бас энэ дээр нь тодорхой няцаалтуудыг өгөх бодож байна. За нэгдүгээр тэр стандарт хэмжээ зүйн газрын бүх үйлдэл хууль ёс томилгоотой одоо бүгдээрээ нэр хүндгүй аялал маягаар үржиж томилогдсон агсан гэсэн ийм мэдээллүүд тарааж байгаа. За энэ дээр бол би бас няцаалт үе гэж бодсон юм байна. За нэгдүгээр газрын дарганы одоо энэ бүх томилгоо бол хуулийн дагуу хийгдсэн. За энэ томилгоо бол би бас хийдэг төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гараад аялалтай тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилдөөний тогтоолдоо ийгсэн үед энэ бүх томилгоо хийдэг. За энэ одоо би хэлж одоо энэ өнөр жаргал даргын томилгоо асуудал байна. Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс шалгалт шүүлгээ өгөөд өөрөө дүгнэлттэй гаргуулад хүндлэн чинь шалгалт өгдөг шүү дээ. Админ зөвлөж өөрөө консул байгуулаад дүгнэлт гаргуулад зөвхөн шалгуулаад би бол нэр дэвшүүлж. А төрийн албаны зөвлөлөд тэрийг баталгаажуулж надад бичгээ өгсөн байна. Амжилттай тэмцэх газар мөн одоо газрын дарга өнөр жаргалыг ашиг сонирхлын зөрчил авлаа. Хуулийн дагуу энэ үнийг одоо энэ хамт шат томилгоос. За ийм юм өгсөн байна. За энэ үеийн одоо мэдээж хэлгийн төрийн албаны зөвлөлд аялалтай тэмцэх газрын дүгнэлт хоёрыг үндэслэх албан тушаалд тавьсан тушаал. За энэ хажууд сууж байна. За энэ улсууд өөрсдөө бүгдээрээ хууль бус томилгоотой гэсэн ийм одоо юм тарааж байгаа учраас Сэротын Ням Эрдэнэ гэдэг дарга байна. За энэ мөн адилхан хууль бус гэсэн томилгоос энэ бас төрийн албаны зөвлөлд тогтоох. Аялалтай тэмцэх газрын ашиг сонирхлын зөрчил өгсөн. За ванчи хан зэрэг биш манай баталгаажуулалтын газрын дарга мөн төрийн албаны зөвлөлийн шалгалтыг өгсөн байдаг. Дүгнэлтийг авсан байдаг. Аялалтай тэмцэх газрын дүгнэлт. Бэрхбат гэж манай сарцын албаны газрын дарга байна. Мөн төрийн албаныхаа зөвлөлийн дүгнэлтийг авсан шалгуулсан. Аялалтай тэмцэх газрын дүгнэлтийг авсан. Энэ бүх таараа энэ сууж байгаа. За дараагийн нэг асуудал хууль хэмжиж зүйн хүрээлэнгийн захирлын томилгоо хууль гэж одоо энэ сошиал медиа хэрэгслүүдээр бичиж байгаа. За энэ төрийн албаны зөвлөлөөс бас бид юунд энэ одоо
орхон үйлчлэлийн томилгын сонгон шалгалтыг хийгдэж гэсэн зөвлөмжийн дагуу энэ сонгон шалгалтыг зохион байгуулсан. За энэ өмнө нь бол энэ тэр хатан дээр байж байгаа бам сүрэнгийн сонгон төр ордон гүйцэтгэгчтэй томилготой айлттай тэмцэх газар ашиг сонголтын бичиг байнууд үе үлдээ нотлуудаа дүнэлтийн авч байгаа төр ордон гүйцэтгэгчтэй томилсон байдаг. За тэрнийхээ дараа ажлын хэсэг байгуулаад сонгон шалгуултыг бол явуулсан. За сонгон шалгуултын одоо комиссийг одоо дүгнэлт хийлээ. За энэ комиссийнхаа дүгнэлтийг бол төрийн албаны зөвлөлтний нэр дэвшүүлэх тухай бичиг явуулсан байж байгаа. За ингээд бичиг явуулаад төрийн албаны зөвлөлт бол одоо энэ процесс бол явагдаж байна. За ариуна гэдэг дарга маань бас энийг одоо хууль бус юмаа гэсэн төрийн албаны зөвлөлт арилгатай тэмцэх газар явуулсан байна. Тэр төрийн албаны зөвлөлтөөс ариуна манай энэ одоо сонгон шалгуулт хууль бус биш байна. Энэ хуулийн дагуу байна. Энийг одоо бид нэ шалгуулж явуулна гэсэн. Тийм байна. За одоо бол энэ нэг энэ татар өмнө нь сарцтай тэмцэх газар бидний шалгаад одоо хуулийн дагуу энэ дарганы юм байсан. Одоо дахиад хоёр дахь дараа юм. За энэ өөртөө юу дөрөвдсөн нэг асуудал байж байгаа. Бинбин жамц гэдэг энэ Канаданы даргааны эвлэгчээр бинбин жамц гэдэг хүний сул оронтой гарсан. Тэр лабораторийн эвлэгчд бэлтгэл гаргахаар чи сул оронтой гаргахаар тэрүүгээр томилгоо хийдэг шүү дээ. Би бол энэ лабораторийн эвлэгчийг шууд томилждаг бас эрхтэй байхгүй. Тэгээд одоо бас өрсөлдөөний журмыг бий болгоё. Энэ залуу боловсон хүчнүүдийг бас энэ дээр бас ороод нөхцөл боломжийг хангаж өгье. Энэ дээр бол би сонгон шалгуулт зарласан. Сонгон шалгуултанд одоо 3 хүн өрсөлдсөн байдаг. 3 хүн өрсөлдөө дүгнэлт гаргаад тэгээд жавсан нэгдүгээр оноо гаргаад за ингээд энэ жамцыг танилцсан. За энийг бас одоо хууль бас гэж үзсэн одоо юм бол юу багтсан байдаг юм. Энэний дагуу бид одоо энэ юмнуудыг арилгатай тэмцэх газар өгөөд шалгуулаад төрийн албаны зөвлөлт дахиж үзээд энийг бол хууль зөвчөөгүй байлаа гэсэн. Ийм одоо юунуудыг мэдээг материалууд ирүүлсэн байна. За эндээс бид юу гэж харж байгаа юм энэ төрийн одоо энэ үндэслэл мэдээлэл бол одоо бүгдийг нь үндэслэл мэдээлэл. Энэ одоо мэдээлэл бид нэр одоо дараагаар зүйлүүдийг төрийн одоо хяналтын байгууллага, авилгатай тэмцэх газар, шалтгааны газар шүүхэд одоо нэр төрхөөс энэ бараг өгж байгаа. Нэг шалгуулгаар өгч байгаа. Энийг шалгуулсан дараа бид бас үр дүнгийн бас таавдаг. Одоо альпинистор яг одоо энэ шиг ийм байх гэдэг. Альпинистор мэдээлэл. За ингээд энэ одоо энэ бас нэр төр энэ одоо сэрдсэн, бүртгэгдсэн энэ улсуудын төлөөлөл байна. Энэ улсууд бас тодорхой хэмжээнд бас өгөө их багтаж байна. Бүтээсэн мэдээллийг олон нийтэд одоо мөн зөв мэдээр тайлбарж ойлгох
гэж ингэж хүмж байгаа. Үнэ хамсч тэгэхээр өнөөдөр бидний хамгийн гол одоо зорилго юу байх вэ гэхээр альва үнэтэй ажиллагаа үнэн байх хэрэгтэй, зөв байх хэрэгтэй, бодиттой байх хэрэгтэй. Бүх зүйл хууль, ёс зүйн дүрм журмын байх хэрэгтэй. Бид нар өмнө нь гарч байгаа айлтгал тэмцэх газарт явж байгаа процессыг явуулж байна. Бид нар бас шалгуулт төсөлтөд тавьж байна. Бид дээрээс нь үндэслэлгүйгээр бүтгэж байгаа энэ процесстэй бас бид нар цагтаагийн дагуу хандж байна. Тэгэхээр энэ одоо нэг процесс явагдаж байгаа энэ хүмүүст одоо үнэлэмжээс тийм үнэн юм шиг нэг одоо хүлээн зөвшөөрөх гэж оролдож байна гэдэг албаасаар хэлхийг хүсгээр ирсэн. Тэгээд сайн газрын дарга болсон бүх үйл ажиллагаа үйл хөдлөлтөөр стандарт хэмжээний газар байр суурь илэрхийлнэ. Бүрийн амлан хаагч гэдэг бол одоо хин нэг даамтлах үед өөрөөр битгий байхгүй. Энэ бол одоо ёс зүйн үед хамгийн гайд бошгүй бичшгүй. Бид одоо намайг үгүй. Би өнөөдөр энэ семинар чинь Monster гэх компани биелгэн ирсэн байна. Monster компани одоо ихэнхийг зөвцсөн гэж намайг даамтлсан гэж байна. Би өнөөдөр хүртэл ажиллах гэж байгаа бол ерөнхийдөө даамтлах гэдэг юм одоо нэр томьёо үг хэлдэг үйл явдал хийж гарч үзээгүй миний одоо үгсийн сангийн юм байхгүй. Тэгэхээр магадгүй өнөөдөр энэ Monster компани хийж ирсэн захирал ирсэн байгаа учраас хэмлэлийн цугласан байгаа учраас бас газар дээр нь дарамтлсан юм уу? Яасан бэ гэдэг бас асуустай гэж бодож байна. Хоёрдугаарт нь бас дарамтлуулсан гэж одоо үзэж байгаа. Би дарамтлалтай гэж байгаа. Би энэ бүтгэл гэж үзээд энэ асуудлаа шалгуулахаар цагаагийн байгууллагад хандсан байна. Тэгэхээр энэ хамгийн одоо төсөл миний хувьд хэлэхээр төрийн чиглэлийн албаагч үйл ажиллагаа хууль дүрм журмын дагуу явуулдаг. Бидний үйл ажиллагаа үг хэл хөдөлгөөн ёс зүйн дүрмээр зохицуулагддаг. Тэрнээс одоо дурын иргэний одоо дуу хоолойгоор хизээж бид төрийн ажлыг явуулдаггүй. Төрийн алба бүр хуультай, ёс зүйтэй, хэвж юмтай. Түүнийг хэлэх гэж байна. За одоо ингэж төлөв стандарт хэмжээний газраас авах ясныхаа мэдээлэл өгч байгаа. Би одоо энэтэй холбогдсон мэдээлэл байж байгаа. Энэ одоо манай нэр холбогдсон бүх улсууд цагдаагийн газар, барилгатай тэмцэх газар шүүхэд ингээд бүх материал өргөжүүлээд өгсөн байгаа. Тэгээ энэний дараа саяны мэдээлэл болж яг нэцаасан баримтаар бид нэр одоо ингээд барилгатай тэмцэх төрийн албан зүйл ийм үйл ажиллагаа гэж яваа. Таамаг мэдээж болно. За ингээд баярлалаа. Монстер компани